Намайг Гэрэл Заяа гэдэг 29 настай. Би одоо цэцэгчин мэрэгчлээ. Тэгээ өөрийн гэсэн жижиг цэцгийн дэлгүүрээр ажилладаг. Энэ цэцгийн дэлгүүр бол миний хувьд зүгээр нэг бизнес биш, харин амьдралынхаа хамгийн юм хүнд хэцүү үеийг даван туулж өөрийгөө дахин бүтээсэн төөх мэн л дээ. Хүүхэд нас маань гэвэл зүүн хараад өнгөрч исэн. Багаасаа эмээтэйгээ өссөн ээж маань бол яг төрхийн өндөрлөөр намайг төрүүлснийхэн дараа бурхан болсон гэж сонсч исэн. Эмээ маань бол яг миний хувьд аавын оронд аав болж, ээжийн оронд ээж болж, яг миний амьдралын тулгуур баг нь болж исэн тийм гайхалтай хүн байсан. Би 10 дугаар ангид төгсөөд аймгаасаа холдоод хотод орж ирж исэн. Тэгээд эмээгийнхээ өрөөс гарч үзээгүй надад бол бүх зүйл ингээд цоо шин сонирхолтой. Тэгээд дээрээс нь айгүй хэцүү байсан. Одоо миний амьдралыг ингээд оронгоор нь эргүүлэх болсон тэр эхлэл гэх юм уу? Тэр орой би бол өөрийгөө зүгээр хаагаад гарчихгүй явдаа л гэж одоо ч гэсэн ингээд боддог. Ер нь тэр газар ажиллаагүй байсан ч болоосоо гэж боддог. Орой олцсон ингээ хаахга байж исэн чинь нэг залуу орж ирээд үнэхээр ядраад байна тий. Шүл уух гэсэн ганц аяг шүл уух гэсэн ингээ. Тэгээд надад ингээд баярлснаа илэрхийлээд төхүүлээд өгье гэдгсэн. Тэгээд тэрнээс хойш гэртээ хургуулээд нэг удаагүй бит хоёр үерхсэн. Тэгээд яг нөгөө аавгүй өссөн надад эрэгтэй хүний хайр халамж юу нь мэдэрч үзэж байгаагүй болохоор яг эр хүнээс авч болох ингээд бүх гоё мэдрэмжүүдийг тэр хүн ихэндээ өгч исэн. Энэ үерхэж ихсээс хойш удаагүй нэг 4-5 сарын дараа л баяртай мэдээ дуулахыг гээд ирж байгаа. Нөгөө гадагшаа явах ингээд ажил бүтцэн, хойлоо одоо ингээд солонгосоор сайхан амьдрна гэд. Тэгээд тэр үед бол яг солонгос ч бас биш л байсан юм байлээ л дээ. Би ер нь бол хаашаач явж байгаагаа мэдгүй яг тийм хүүхдэрээ одоо гинэн сохроор дурлна гэж ярьдаг штэ. Тийм л тэнэг одоо байсан гэх юм уу. Тэгээд онгоцондоо суугаад онгоцноосоо бууж байгаа. Хоёр залуу ингээд тосч авж байгаа. Ажлынх нь ингээд хамтрагчд гэж надад тухайн үед бол танилцуулж ирсэн. Тэгээд заа ингээд те хайрт минь уух юм аваад ирээ би очиод ингээд гоё уух юм аваад ирээ энд хүлээж байгаарэ гэд. Тэгэл яг олон хүн дунд орол алга болсон. Тэг мэдээч тэр хүн бол дахиж хизээж эргэж ирээгүй. Юу л ажлын хамтрагчд ч бас яг биш. Тэгээд ер нь бол би тэгээд тэр үед ийм хүний наймааны хэрэгт орооцлогдсон байсан. Ингээ хүний гарт ороод янз бүрийн хүчирхийлэл, бэлгийн дарамт, биеийн үнэлэлт гэдэг ингээ аимшигтай мөчүүдийг ер нь бол туулж өнгөрүүлсэн. Тэгэд энэ бүхнийг ингээд ярих гэхээр яг одоо ч ихсэн надад айгүй хүнд байдаг л да. Ингээл айгүй их зодуур, сүрдүүлэг, дээл байнгын айдастай надад 50 унтчихсэн өдөр шүнж гэж байхгүй. Өдөрт бараг ингээд 10 хэдэн хүнд бие үнэлнэ гэдэг бол ер нь л аимшигтай. Тэн яагаад ингээд зориг гаргаж одоо энэ зүйлээ хуваалцах болсон бэ гэвэл энэ ганцхан надад тохиолдсон зүйл биш байгаад байгаа. Маш олон эмэгтэйчүүд яг ийм зовлон туулд юм байлээ. Одоо азар гэхүү те цагдаагийн шалгалт хяналт явагдаад тэр ингээ хүмүүсийн хийжсэн хууль бус юм нь илрээд би яг эх орондоо эргэж ирэх тийм хувь надад тохиолсон. Эх орондоо эргэж ирээд намайг ингээд хүлээж исэн яг нөө миний яг цорын ганц хүн маань бурхан болсон байсан. Яг тэр үед ингээд бүх юм алдсан юм шиг санагдаад надад
чи имэдэг амт сайхан амьдрын имэгийнхаа хөлийг имжлүүлнэ гэж айгүй боддог байсан. Яг тэр үед бол үнэхээр яг үхмээр санагддаг байсан. Хүйсийн тэгшэрх гэд байгууллага надад тэр үед туслаад ингээд надад амьдрах байраар хангаж өгөөд ер нь бол тэр газар ингээд над шиг олон эмэгтэйчүүдэд тусалдаг тийм байгууллага. Яг уу тэр газар очиод би ингээд өөртөө адилхан маш олон эмэгтэйтэй танилцсан. Тэр хүмүүстэй ингээд ярилцаад доторхоо уутлаад тэр хүмүүсийн ч гэсэн ингээд туулсан зүйлүүдийг сонсоод бидний зовлон бүгдээрээ өөр гэхдээ яг бүгд нэг юм ижил одоо хүсэл зоригтой байсан гэх юм уу. Тэр нь бүгдээрээ л яг ингээд шинэ амьдрал эхлүүлэхийг зорж исэн. Цоо шинээр амьдарч өмнөх ингээд болсон бүх юмаа мартаад тхийл яг хүсэж байгаа юм хүмүүс байдаг байсан. Тэгээд хүйсийн тэгшэрх төв маань даван туулагчдад зориулсан тийм сургалт орно. Бидэрт бас ингээд янз бүрийн гоё шинэ юм зааж өгнө. Жишээлбэл би бол анх савн хийж ингээд сураад тэгээд савнгаа зараад мөнгө цуглуулад аюу тийм хөрхэн зоригтой болсон. Цуглуулсан мөнгөөрөө хувийн ингээд жижиг бизнесээ эхлүүлсэн. Одоо тэр маань айхтар том болж ингэж баяжаагүй ч гэсэн хөлөө олцсон хөөрхөн явж байгаа. Би одоо бол ингээд цэцгийн дэлгүүр ажиллаулдаг. Яг ингээд хүсэл мөрөөдлөөрөө хүн ингээд баг залуудаа угаасаа юу хүсч мөрөөддөг вэ? Тэр бүгдийг л угаасаа зорж хүсэж мөрөөддөг байсан. Өөртөө гоё хувц аавна гэл. Одоо яг тэр ингээд хүсэл мөрөөдлийнхаа дагуу явж байгаа болохоор надад бол энэ хүйсийн тэгшэрх гэдэг байгууллага бол миний амьдралыг шинээр ингэж эхлүүлэхэд тусдсан болсон хамгийн гоё тийм тулах цэг байсан гэж би боддог. Тэгээд одоо өөртөөгөө ижилхэн зовлон туулсан олон мянган эмэгтэйчүүдийг бас аврах зорилгоор, туслах зорилгоор тийм ээ би энэ байгууллагад одоо өөрөө сайн дурын гишүүнээр элсэд ажиллаж байгаа. Цэцэг бол яг ингээд миний амьдралын бүр гэрэл гэгээ. Ямар ч ингээд хүнд хэцүү байсан одоо тэр өөрийнхөө бизнесийг ингээд хөөрхөн цэцгнүүдэд хараад илүү гоё болдог гэх юм уу. Тэгээд энэ бүх ингээд боломжийг одоо шинээр амьдрах ийм гоё боломжийг надад бол энэ хүйсийн тэгшэрхийн төв маань бол олгосон. Тэнд ингээд олон мянган өөр бас эмэгтэйчүүд байгаа штэ. Тэнгуутл бид нар чинь ингээд хоорондоо туулсан зүйлүүдээ тий хуваалцсан. Тэнгуутлаа ингээд би ганцаараа биш юм байна гэдэг нэг тийм мэдрэмжийг авдаг. Надтай ижлэхэнч зовлонг туулсан хүмүүс байгаа. Өөр ингээд бүр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ер нь янз бүрийн л юм зовлонтой хүмүүс байдаг. Тэг бид нар чинь нэгнийхэн зовлон сонсохоосоо гадна яг ингээд тухайн хүнийхэн тулсан асуудлуудыг нь одоо тэр хүний нууцыг нь энэ зүрхнийхээ гүнд хадгалдаг. Би чинь тэгэл одоо эндээс сар болгон зохиогддог нөө сургалтуудаа айгуу тогтмол идэвхтэй хамрагддаг. Санхүүгийн боловсрол, гар уурлал, сэтгэл зүйн боловсрол, гарааны бизнес хэрхэн эхлүүлэх тухай гэд маш олон юм хүнд өгөөчтэй хэрэгтэй сургалтууд болдог. Сар бүр тэгээд түнд нь хамрагдаад явдаг. Хүйсийн тэгшэрхийн төв маань бол яг ганцхан миний гэлтгүү маш олон эмэгтэйчүүдийн амьдралыг өөрчилж тэдний амьдралд гэрэл нэмсэн байгууллага. Би бол энэ хамт олондоо энэ байгууллагатаа тэгээд нөгөө групп байдаг гэж ярьсан шүү дээ. Түрүүн даван туулагчдын сүлжээ гэдэг нэртэй. Тэнд байдаг бүх хүмүүстэй сэтгэл зүрхнээсээ маш их хайртай. Амьдрал нь хэцүү санагдаж байгаа хин нэгэнд хэлэхэд битээ шантраарай. Бид бүгдэд ингэ шинэ эхлэл байдаг шүү гэдгийг хэлмээр байгаа. Ингээд чамд ч надад ч өнөөдөр хэцүү зүйл тохиолдож болно. Гэхдээ маргааш яг нөгөө миний цэцэг шиг маш гоё тийм үзэсгэлэнтэй амьдрал хүн болгоныг хүлээж авах боломжтой шүү гэдгийг хэлмээр байгаа. Гол нь ингээд хэдүүлээ бууж өгөхгүй те өөртөө итгээд даван туулах хамгийн чухал байдаг шүү. Тэгээ бас яг энэ бичлэгийг үзэж байгаа ямар нэгэн хэцүү зүйл туулж байгаа хүн байх юм бол чи ганцаараа огт биш шүү л гэдгийг хэлмээр байна.